Батарей санацгаана уу? Энэ ямар болох ялах юм бэ? Эфес номер болчихсон. Эфес. Гуравдугаар бүлэг 14-өөс таахын удаж үгүй. Илч Паулийн залбирал байна. Ийм би эцгийн өмнө өвдөг согдож тэнгэр болон газар дах овог утга бүрийг нэрлэдэг түүн залбирч байна. Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхэн хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчрхжүүлж өгөх болтугай. Ингэснээр Христ итгэлээрээ зүрхэн тань нутаглаж та нар хайр дотор үндэсгэтэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх зүйлээр бэлхэх болтугай. Идүгэ дотор маань ажиллах хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү химжээшгүй бэлхлаар үлдэх чадвартай түүнд алдарн чуулган дотор Христ Есүс дотор үеийн үед мөнхөд байх болтугай. Амен. За Илч Паул бид нар мэднэ харагдаж байхдаа загтлыг чуулганууд руу явуулсан. Бид нар шоронгын загтлыг гэдэг хичээл үзсэн бол та мэдэх бах. Шинэ гэрийн 54-аас үзсэн тийм ээ. Эфес ном бол Паулийн нэлээд удаан үйлчилсэн чуулгануудын нэг. Паулийн нэлээд төвлөрч ажиллаж тэнд Библийн сургууль яаж тийм ээ. Тэнд бас удаан хугацаа. Дор ээж нь 3.5 жил орчим. Зарим хүмүүс бол 2 жил, 3 жил. За тэр багцаа. Тэгээд энэ бол Паулийн хувьд их урт хугацаа. Тэсэн. За ингээд Паул энэ загтлынхаа дунд залбирлаа багтаасан юм аа мэднэ. Гэхдээ яг мэдээж ер нь бол загтлыг бол Паул шууд цээжээр ярьдаг. Хин нэгэн хүн бичгэлдэг байсан баг гэж таамаглаж болно. Тийм үү? Бид нар Галатаар тэгж мэднэ. Төгсгөлт нь харах том би хэрхэн томоор гараараа бичсэн юм шиг гэж. Тэгээд түүний өмнөх хэсэгт бол хин нэгэн бичиж одоо Паулын бичснийг бол тэмдэглэж бичиж байсан баг. Паул бол яг цээжээр яг номлож байгаа юм шиг тийм ярьж ирсэн гэж бас ойлгож болно. Нэг талаараа Паулийн энэ загтал бол түүний бас яг зүрхэнд байсан хамгийн чухал нандин үгсүүдийг дамжуулж хэлсэн үгсүүд гэж ойлгож болно. Хамгийн л одоо чухал гэсэн үгнүүдийг тэрээр бичсэн. Ер нь бол Паул урт удаан аяллахын явцад тийм үү? Үйлчлэлийнхэн одоо 3 удаагийн аялал хийсэн юм байна шүү дээ тийм ээ. Тэг. Харин үндэстнүүдэд сайн мэдээд түгээгээд. Тэг гинт түүний төлөвслөөс өөр болсон. Христийн ороод шүү цаашаа Испани хүнийг гэж тооцоолж байсан боловч та юу болсон юм бэ? Тэр өөр замаар буюу шоронгоор дамжиж Ром төгс. Тэгэхээр түүний хувьд 2 жил орчим Кайсарт байжгаад сүүлийн 1 жил нь Ромд өнгөрсөн. Өөрөөр хэлбэл энэ нэгсэндээ би юу хэлэх гээд байна гэхээр завгүй үйлчлэлийнхаа дундаас тэр түр амс хийсэн гэсэн. Тийм үү? Тэр энэ амс хийл дотроо тэр хүн юу бодож хэрэгцүүлэх вэ? Тийм ээ? Тэгэхээр түүний бидэнд үлдсэн 4 бичвэрүүдээс Эфес, Колосай, нөгөө Филиппой, Филемон тийм үү? Энэ 4 бичвэрийн утга агуулга нь ерөөдөө их төстэй байгаа гэдэг. Тийм учраас бид энийг синоптик буюу ижил төстэй Паулийн загтлууд гэж бас нэрлэдэг. Өөрөөр хэлбэл нэг сэдвтэй буюу нэг агуулгатай. Энэ юу гэсэн үгээр Паул тэр үед хоригдож байхдаа түүгээр амьсгалж ирсэн. Бодол санаанд түүгээр бяцлагдж ирсэн. Тунгаан бодож ирсэн. Маш их гүн бодож ирсэн сэдв гэсэн. Тэгээд ер нь бол 2 том сэдвийг хүнддэг энэ ном. Тэр нь юу вэ? Чуулган гэж юу вэ гэж. Чуулганы тухай. Тийм учраас бид нар Эфесийг чуулганы баримтчиг гэж үздэг. Сонсч ирсэн баг та. Хоёрдугаар нь Паулыг эзэмдчихсэн. Түүний бодол санааг эзэмдчихсэн өөр нэг том чухал сэдв бол мэдээж Христийн тухай. Түүний мөн чанарын тухай байсан юм. Тэр учраас бид нар Филиппо номыг сайн мэднэ тийм үү? Тэр хэрхэн одоо бурхантай тэгш байхыг татгалзаж хүн төрхийг олж загламаа өгөх хүртэл өргөгдсөн тухай.
тухайтай, доошлсон тухай, тэгээ хэрхэн өргөгдсөн тухай. За тэгэхээр бид нар Эфес дээр яг захидлын дунд хэсэгт Паулийн залбирлыг уншиж байна. Тэгээ Паул юуг залбирсан? Би эцгийн өмнө өгдөг сүрдэж тэнгэр болон газар дах хаваа бүтгэл түүн залбирч байна. Бурхан эцэг залбирч байна. Тийм үү? Тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхэн хүч чадлаар та нарт хүнийг хүчрхжүүлж өгөх болтугай гэсэн. Эхний хүсэлт нь юу байсан? Паулийн Эфесчүүдийн төлөөх залбирал нь тэдний доторх хүнийг яагаад гэсэн? Хүчрхэг байх болтугай гэж. За тэгээ бид нар Еврей ном дээр бас тийм үг гардаг тийм ээ. Тэд буураагаас тэгээ өргөдөж дайн тулаанд хүчрхэгжиж байлаа. Ийм үг тийм үү? Өөрөөр бол итгэлийн баатруудын түүхийг өгүүлэхтэй. Тэдний зарим зовсон гэхдээ заримуд нь яхан тийм ээ дорой байдлаас хүчрхэгжсэн тухай өгүүлдэг. Бид нар ер нь яаж хүчрхэгждэг юм бол гэж. Маш олон арга зам байж магадгүй би тэгж тааж байна тийм ээ. Яагаад гэвэл зарим маань Бурхны сахилгачуултаар дамжуулан яах вэ? Хүчрхэгждэг тийм үү? Сахилгачуулт өөрөөр хэлбэл нүглийнхэн алдаа дутагдлаа сууж эзэн зэмлүүлэх үед дотор хүн босгодож байгуулагдаж болно. Тийм тохиолдол байна. Зарим маань зовлон дотор хүчрхэгждэг тийм үү? Тийм баха тийм ээ? Зовлон амсснараа түүгээрээ дамжуулан дотор хүн байгуулагддаг. Тэгээ олон арга зам байж магадгүй гэж би бодож байна. Тэгээд тэгвэл Паул тэр олон арга дотроос хоёр зүйлийг онцолж үүгээр дамжуулан хүчрхэгжээсэн гэж байна. Тэр нь юу гэсэн? Нэгдүгээр нь алдрын баялагын дагуу гэсэн. Тэгээ алдрын баялаг гэж юу юм болоо гэж. Энэ тухайд бид нар тусдан зөндөө юм ярих баг. Бид нар Филиппо ном дээр яг энэ үг байгаа мэдэн тийм ээ. Филиппочуудын өглөгийн тухай Паул магтахтаа яа. Та нараас авсан бэлгэнд баярлж байна. Тэгээ Бурхан Христ та нарыг өөрийн алдагдах баялагаараа яа. Та бүхэн хэрэгцээтэй бүх зүйлийг хангах болно. Тэнд бас алдрын баялагын тухай ярьж байгаа. Гэхдээ яг бид нар Филиппо дээр бол мэдээж хэрэг энд өглөгийн тухай ярьж байгаа. Хандивын тухай ярьж байгаа учраас баялаг гэхлээр бид нар шууд тэр талаас нь ойлгож байгаа юм тийм ээ. Тэгэхээр Паул тийм тухай яриаг. Ямар нэгэн эд баялаг юм уу хөрөн хандивын тухай яриаг. Шууд алдрын баялагын тухай ирсэн. Бид нар нөгөө баялаг гэдэг үг хөвчлэн юутай холбогдож ойлгодог. Тийм ээ? Эд хөрөнгө тийм хөрөнгө мөнгө гэж ойлгогддог. Тэгээ Иесус ч гэсэн хэлдэг та нар газар дээр биш тэнгэрт баялаг хураа гэж тийм. Энэ маань шууд утгаараа нөгөө талдаа бол тэр хүмүүс газар дээр баялаг хураах гэж байгаа. Тэр нь илүү өв хөрөнгө, эд хөрөнгө энэ бүхэнтэй холбоотой юм зөвлөгөө өгч байгаа. Тэгээ бид нар алдрын баялаг гэдэг үгийг голцоо шууд эд хөрөнгөтэй холбож ойлгож болно. Гэхдээ заавч тийм байх албагүй тийм үү? Баялаг маш өргөн утгатай гэж би харж байгаа. Тийм. Сүүлийн бидний дуун дээрс гарсан сайн багшийн залбирлж хийсэн тийм эзний амар амгалан тайдхал, тайвшрал тийм ээ? Эзний сэрэмжлүүлэг, зөвлөгөө энэ бүхэн бас яг баялаг байж болно. Бусдын адил би баялаг гэдэг хвчлэн нөгөө ялангуяа Филиппо номон дээр өглөг хандив дээр хэлэгдсэн учраас яг тэр талаар нь их ойлгодог байсан. Нэг зүйл миний амьдралд тохиолдох хүртэл. Тэр нь ковид тусдаг байхгүй юу? Тэгээд ковид тусаад ер нь нэлээд хүндэрсэн. Ер нь баг үхэхэд бутсан гэж болно тийм нэлээд хүндэрсэн. Тийм. Намайг бас өхүүлэхэд нэлээд их тус болсон хүмүүс бол эмнэлгийнхээ өөрсдөө бас аврахад гар бие оролцсон хүмүүс эмчнэр өөрсдөө. За энэ дүгээр бол нэлээд урт үг болно тийм үү. Гэхдээ би нэг надад тохиолдсон сайн юм би Библийг бүр батцсан байхгүй. Юу ч санаад байхгүй. Нэг л үг унших тайдсан яг нүдэнд. Модон дээр сэлгэгдсэн. Тэр нь яа би чамайг хэрэгтэй гэлээ. Би чамайг Бурхны алдардах баялгаараа чамд хэрэгцээтэй бүхнэр чи ханх болно гэсэн энийг л унших тайдсан байхгүй. Тий. Бос үгийг би бүр мартцсан байсан. Юу ч уншигдах. Зөвхөн тэр үг л нүдэнд уншигдчихсан. Алдрын баялагын дагуу би чамайг хэрэгцээтэй бүхнэр хангана гэсэн. Тэгээ би эдгэрсэн 3 дахь оноосоо нэг амьсгаа аваад гайгүй болсныхаа дараа
баг зэрэг Библийн үгнүүд орж ирсэн. Өөр Библийн үгнүүд байдаг гэдэг. Тэгээ бид тэрүүд нэг юм ойлгосон. Алдрын баялаг бол Бурхны эдгэрэл юм байна. Тэ. Түүний имчилгээ байж байгаа. Ингэж ойлгосон. Тэгэхээр би алдрын баялаг гэж юу вэ гэдэг би хэлж бүрэн хэлж хариулж чадахгүй ч гэсэн энэ бол зөвхөн эд хөрөнгө биш л гэж байдаг гэж байна. Энэ бол Бурхны түүнд байгаа бүх зүйлийг хэлж байна. Тэгээ Паул хэлэхдээ алдрынхан баялагын дагуу сүнснийхэн хүч чадлаар гэж хэлсэн. Та нарын дотор хүнийг хүчрхжүүлэх болтугай гэсэн. Тэгээ сүнсний хүчний тухай гэж байна. Ариун сүнсний хүчний тухай гэсэн. Тэгээ олон арга зам байгаа. Бидний хүчрхжүүлж болох бид түрүү хэлсэн юм. Зовлон байж болж байна, сахилгач байж болж байна. Тэ? Найз нөхдийн нөхөрлөл, тэ? Чуулганы хамт олонны дундах бидний мөргөл гэдэг олон зүйл бидний дотор хүний хүчтэй болгож болно. Өчнөө арга зам байгаа. Бурхны арга замын хэмжээ шиг. Гэхдээ тэр бол бүгдээс Паул бидэнд хамгийн давуу байдлыг хүссэн гэж би бодож байна. Тэр нь Бурхны алдрын баялаг болон сүнсний хүч гэж ингэж хэлсэн. Тийм үү? Тэг яагаад хүчрхчих ёстой юм? Дотор хүнийг маань хүчрхжүүлэх ёстой. Ингэвэл яа гэж юм? Христ итгэлээр чинь зүрхэн тань нутгална. Тэгээд тэр хайрын өндөр урт өргөн хийгээд гүн босхийг бүх ариун хүний хамт ойлголт. Бид эндээс онцч хэлж байгаа нэг үг түрүүн би хүчрхжүүлэх гэдэг үгэнд гарсан. Одоо энэ би ярьж байгаа үг бол бүх ариун хүний хамт гэсэн үг байна. Ганцаараа биш тийм. Бурхны хайрыг түүний өндөр гүн хязгааргүй гэдгийг хинтээ мэднэ гэж байна. Ариун хүмүүсийн хамт гэж. Бүх ариун хүний хамт. Энэ Бурхны хайр бол тийм айхтар ховжилсан хайр бол биш бэ гэдэг би тааж байна. Тийм үү? Энэ хайрыг ямар хүмүүстэй ариун хүмүүсийн хамт ойлгоорой гэж хэлсэн. Ганцаараа биш юу гэсэн. Хамтдаа ойлгоорой гэж хэлсэн. Тийм үү? Дотор хүн чинь хүчрхчих юм бол би бол дотор хүн гэдгийг бол илүү ховжилсан нэг хүн өөрөө тийм Бурхны сүнс болон баялагаар дамжуулан хүчрхчих тухай хэлж. Харин Бурхны хайрыг яг бүх хүмүүстэй хамт ойлгох тухай. Ганцаархнаар би ойлгоод өнгөрөх биш. Бүгдээрээ яг ойлгох. Тэгээ Бурхны хайр бол бүгдэд зориулагдсан. Бүгдийн төлөө хайр гэдэг бид харж байна. За тэгээд Христ итгэлээр зүрхэн нутглах. Тийм ээ? Бидний зүрхэнд итгэлээр Христ бидэнд хамт байж. Тэгээ бид тэр хайр дотор суйрлагдах тухай ярьж байна. Тийм үү? Суйрлагдах шалтгаан юу? Тэр хайрыг л ойлгох гэдэг тийм ээ? Тэгээд дараас нь гассан мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх төрлөөр бэлхэх болтугай. Уг нь бол ойлгох мэдэх гэдэг үг бол ер нь ойролцоо үг тийм ээ. Яг энэний өмнө ойлгох буюу мэдэх тухай байсан. Бурхны хайрын гүнзгийг ойлгох тухай байсан. Тэгээд гэхдээ бас өөр мэдлэг байгаа. Маш олон мэдлэг үе. Бурхны мэдлэгийг давдаг Христийн хайр. Тэгэхээр энд Паул тэр Бурхны хайрыг юу гэж илэрхийлсэн бэ? Ямар гүн, өргөн, урт болохыг бүх ариун хүнтэй хамт мэдж ойлгох тухай ярихдаа бас оноож нэрлсэн нэг хайрын үг бол Христийн хайр гэсэн. Тийм үү? Христийн хайр гэсэн. Христийн хайр гэж ямар хайр вэ гэж байна? Тийм үү? Иесус бид нар Иохан номоос уншиж мэднэ. Нөхдөө эцсээ хүртэл яах хайрсан гэж хэлдэг. Иесус өөрөө бас хэлэхдээ яах вэ? Тийм ээ? Амиа өгөхөөс илүү хайр үгүй гэж тийм үү? Тэр Христийн хайр бол амиа өгсөн хайр. Тийм үү? Эцсээ хүртэл тууштай байсан. Эцсээ хүртэл хамт байсан хайр гэж. Христийн хайр бол мэдээж хэрэг гэмгүй батлаа буруу тооцогдож хэлмэгцэн хайр тухай гэж байна. Тийм үү? Биднийг аврахын төлөө өөрийгөө зөөлсөн хайр. Тэгээ бид нар энэ хайрыг бол сайн мэднэ. Энэ хайрыг мэдснээр яана гэсэн. Бурхны бүх төрлөөр бэлхэж чадна гэж хэлсэн. Тэгэхээр ер нь бол Паулын хүсэж байгаа болтугай гэдэг нь юу юм? Тэнд хүрэх биднийг хүрээсэй л гэж юм. Хүчрхжээсэй хайрыг Бурхны хайр бүх төрлөөр дүүрээсэй ингэж хэлсэн. Инхийн тулд бид Христийн хайрыг
мэдэж ойлгох тухай. Гэхдээ энэ хайрыг ганцаархан ойлгодог юм байна. Юу гэсэн? Хамтаараа, чуулганаараа нийтээр ойлгодог. За ингээд цааш нь Паулийн 3 дахь болтгоо юу байсан? Идүгэ дотор маань ажилтдаг хүчний дагуу хувь хувь бодог бүхнээс минь илүү хэмжээшгүй бэлхлаар үлдэх чадвартай түүнд алдарна. Түүнд гэдэг нь бид нар эцгийн тухай ярьж байгаа гэж мэднэ. Ягаад гэвэл хамгийн ихний ишлэлээр 14 дээр газар болон тэнгэр дээрх овг бот бүрийг илэрхийлдэг эцэг түүнд гэж хэлж байна. Тэгэхээр бидний бодож сэтгэхээс маань хэмжээшгүйгээр бэлхаадаг чадвартай түүнд эцэгт. За эхлээд түүнд алдарна юу? Чуулганд. Тэгээд Христ Есүс дотор үеийн үед байх болтугай гэж ингэж хэлсэн. Тэгэхээр түүнд алдрыг өргөж байгаа. Тэгээд түр алдрыг өргөхдөө хоёр газрыг заасан байна, тийм үү? Нэг нь юу? Чуулган дотор. Нөгөөх нь Христ Есүс дотор. Энэ бол миний ойлгож байгаа нэг зоосны хоёр талтай. Өөрөөр хэлбэл салшгүй. Чуулган Христ Есүс хоёр байна. Салшгүй. Бид мэддэг шүү дээ. Тэгээ энэ утгаараа чуулган бол яг Паулийн энэ Эфес номын загтлын зүрх нь байна тийм ээ. Тэр чуулган гэж юу вэ гэдгийг ариун хүмүүст мэдүүлэхийг хүссэн. Тийм. Тэгээд яагаад бид чуулгантай хамт байх ёстой вэ? Бид яагаад чуулган дотор байх ёстой вэ? Зарим хүмүүс чуулган хэрэггүй гэдэг тийм ээ. Тэгээд би ганцаархнаа Есүс гэсэн болоо хангалттай. Тийм үү? Есүсийн нэгүслэл аврагдана. Есүс гэсэн байхад болно. Гэхдээ тэр хүн Библийг дутуу ойлгож байгааг бид нар сайн мэднэ. Яагаад гэвэл Христийг жинхэнэ аврагч болгосон хүн чуулгангүйгээр оршихгүй гэдэг байна. Тийм ээ? Тэр тусмаа өнөөдөр бид Паулийн загтлаас яагаад чуулган тийм чухал юм бэ гэдэг түүний залбирал дотор харж байна. Яагаад гэвэл бид чуулган дотор алдрыг Бурхан өргөж чадна. Яагаад гэвэл бид нар чуулган дотор Христийн хайрыг яваа хамтдаа мэдэж чадна. Бид бас хамтдаа Бурханы алдрын дотор сүнсний хүч чадал дотор хүн маань тийм ээ болон бид нар хамтдаа хүчрэгждэг. Тэгэхээр маш чухал газар байна тийм үү? Бид чуулган дотор хүчрэгждэг. Бид чуулган дотор Христийн хайрыг таньж мэддэг. Бид чуулган дотор яг Христэд алдрыг өргөж чаддаг. Тийм учраас Паул юу гэж хэлсэн? Алдар нь чуулган дотор Есүс Христийн дотор үеийн үед үнэнхэд байх болтугай гэж хэлсэн. Амен. Тийм ээ. За тэгээ бид нар хүний залбирлаас бас тухайн хүн юу ойлгож, юу мэдэрч тийм ээ ямар ойлголттой явдгийг бол мэдчих чадна. Өөрөөр хэлбэл тэр хүний онол сургаал, теолог гэж хэлдэг тийм үү. Ямар вэ гэдгийг бид нар түүний хүний залбирлаас бас яах вэ? Мэдэж болно. Библи олон хүний залбирал бичигдсэн байдаг тийм ээ. Давидын залбирал, Соломоны залбирал тийм ээ. Хамын зөндөө хүний залбирал байгаа. Тийм. Тэр тэдгээр залбирлуудаас бид нэр тэр хүмүүс тухайн цаг үедээ эзэн бурхныг юу гэж ойлгож, мэдэж, таньж ирсэн тэндээс уншиж байна. Бас юуг их чухалчилж байсан бэ гэдгийг харж байна. Тэгэхээр Эфес өнөөдөр би хэлэх гэдэг нь Эфес бол Паулийн зүрхний биш тийм. Нэгсэл зүрхэндээ байгаа хамгийн нэнди юм аа. Тэр Эфесийг нь бичсэн. Тэгээ энэ дотроо яг одоо яг үнэхээр хүсэж тэдний төлөө залбирдаг залбирлыг бичиж үлдээсэн баг юм харж байна. Тэр Эфесчүүдийн төлөө юу гэж залбирдаг гэсэн. Маш гоё залбирал байна тийм. Хаяа би ялангуяа Паулийн энэ залбирлыг уншихдаа өөрийнхөө залбирч явах ичдэг л дээ алдаж байна. Тэр үгсийн сан ямар мундаг вэ тийм. Баах юм шиг тийм. Энээрэл илчээсл юм тийм бодол санаа тийм уран гарч төрж гарч ирэх. Энэ үгс эвэлж гарч ирэх байх гэж би бодож байгаа. Тийм. Бид нар чи ерөнхийдөө хэрэгцээний төлөө залбирдаг төрлийн нөхцөлчүүд тийм. Би ер нь байнгын гачигталтунд амьдардаг юм байна. Байнгын хэрэгцээнд донд амьдардаг. Гэртээ очсон ч тэр гадуур очсон тэр сулаан дээр очсон тэр сургууль дээр очсон ч тэр тэгж залбирч өгөөрэй ингэж залбирч өгөөрэй. Ер нь сэдв нь бол тийм дутуу байна гачигталтай байна. Тэр ингэж өвдсөн байна эдгэж өгөөрэй. За ер нь бол мөнгө байхгүй шүү залбираарай л гэсэн юм л
3 агуулгын дотор л амьдардаг шүү дээ тийм. Залбир бидний залбирал тийм. Тэгээ би ерөнхийдөө бас л та нартай адилхан мах цусан байгаа. Бас тиймэрхүү учраас ингээд эргээд ингээ өөрийнхөө залбирлыг бол өөрийнхөө үгсийн сан бодохоор яг энэ залбиралтай ингээ харьцуулахаар ядмаг байгаа гэдгийг харж байгаа тийм. Ямар долимог вэ гэдэг харж байгаа. Тэгээд одоо Бурхны өрөөлөөр бас бид нэр хүчрэгч хэрээрээ тийм бид Бурхны хайрыг өндөр байх хэрээрээ Паул шиг Христтэй ойртох тусам бидний бас бодол санаа тэлж тийм ээ хуваачихсан ч юм уу одоо энэ байдал манаас тодорхой хэмжээгээр арилж бид бас арай өргөн хэмжээнд залбир сэтгэх бахаа гэж би бас найдаж байна тийм ээ. За тэгээд миний хэлэх зүйл ингээд дуусч байна. Тэгээд хамтдаа залбирая, Бурхан талархъя. Ямар нэгэн зүйл ойлгосон бол үүний гадлаа бас Бурхан талархаад тэр үг таны зүрхэнд бас биелэхийн төлөө бас эзэнд залбирая. Эзэн Иесус минь танд баярлалаа. Та хариу нэлчээр дамжуулан бидэнд бас өөрийн хүсэл таалаг өнөөдөр мэдүүлж өгөөд баярлалаа. Нэгэн цагт Илч Паулын зүрхэнд хүсэж нандинан хайрлагч байсан тэрхүү залбирал өнөөдөр бас бидний биелээ болоос. Бидний хүн болгон таны сүнсээр таны алдрын баялагын дотор хүн хүчрхжээсэй гэмээр бид гойн залбирч байна. Тиймээ бид хамтдаа чуулганаар Библийн сургуулийнхаа хамт олноор хамтдаа бас таны тэрхүү агуу хайр, Христийн хайр ямар гүн өргөн болохыг таньж мэдээсэй гэж бид гойн залбирч байна. Тэгээд бүх алдар нь тийхүү танд байх болтугай. Таны хүмүүстэй хамт байх болтугай. Бүгдийг хэмжээшгүй бэлхэж чадaltaй Бурхан байх болтугай гэж залбирч байна. Иесус Христийн нэрээр танд алдрыг өргөн залбирлаа. Амен.